This is the future. Evolution. This is the future. За сонирхол өнөөдрийн хавханд өргөе. За гэсэн ажил дээр яаж байна? За өнөөдрийн бидний бэлтгэх блог орнуудын блог боллоо. За баячуудын онтол ярьдаг. За 2012 онд ашигчтэй хэрэгжсэн. За тухайн баячууд нэмэлтaalчууд тухайн үед яаж амьдарч. За тэгээд тухайн хамгийн их хэрэгцсэн онтолын дараалал. Тэгэхээр баячууд тухайн өөрсдийн гэсэн соёл иргэншилтэй ард түмэн байсан. За тэгээ баячууд маань хамгийн гол нь цагтооллын бичээстэйсэн. За тэгээд тухайн цагтоол маань яаж чигтэж. За тэгээд 12 онд яг ямар хүү үйл явдал ингээд тэрийг зөвнөсөн юм бэ гэсэн тийм асуудал хэлээд өгс хэрэгцсэн. За тэгэхээр энэ зэрэг юм олж ирсэн. Тэгэхээр ер нь баячууд гэж юм баячуудын нэмдэл ахгүй. За тэгээд шинжилгээ ухааны талаас тэр баячуудын онтол. За тэгээд тухай ер нь баячуудын талаар судалгаа хийя. Майя бол Мезоамерик, Төв Мексикээс Гондурас, Нигеркура хүртэлх төв соёлын үлгэн нутаг юм. Нийтийн доотлолын өмнө 2000-аас манай эртний 1500 онуудад оршин тогтнож байсан урлаг соёл, уран барилга, тооны ухаан одоо орон цэцгэлж байсан эртний соёл иргэншиллээ. Майячууд нь нийтийн доотлолын 2 дахь мянган жилийн өмнөөс тэмдэглэгдэж ирсэн бөгөөд хөгжил цэцгэлийнх нь оргил үе манай эртний өмнө 600-аас 900 оны хооронд байна. Мезоамерикийн голлого үндэстнүүдийн нэг байсан Майячууд эртний Египтчүүдтэй адил сэтгэл хөдлөх мөшөө дурсгал, ёслолын байгууламж, төвүүдийг байгуулж газар тариалан суурилсан эдийн засаг тулгуурлан оршиж байна. Тэдний барилга байгууламж, архитектур гайхалтай хөгжсөн бөгөөд орчин цагийн урлагийн шинжийг хүртэл агуулдаг. Үүний илэрхийллийг өнөө үед Майпен, Чичен, Ица, Плаксаас харж байна. Тэд мөн дүрсгтэй байсан бөгөөд хараахан бүрэн дайлж уншаагүй. Европчууд тэдний бичиг үсгийг тэрс үзэл тооцсон маш их хэмжээгээр устгалд оруулж өнөөдөр Майячуудын бичиг үсгийн соёлд илэрхийлэгдэх маш цөөхөн ном олдоод байна. Майячууд математик одоо орон судалт маш өндөр түвшинд хүрсэн ба од гаргасан хөдөлгөөний талаар сайн мэддэг, урьдчилан таамаглаж чаддаг. Тэдний доод зулан бий болгосон цаг тооны бичиг болон чухал тэмдэглэлт өдрүүдийн тэмдэглэл нь үүнийг илэрхийлж байдаг. Майячууд жижиг тусганд амьдардаг байсан боловч чухал баяр ёслол тэмдэглэлт өдрүүдээр ёслолын төвүүдэд цугладаг. Сурвалжид ажилт болон лам тахилчид нь нийгмийн дээд ангийг бүрдүүлж улс орныг удирддаг байсан. Манай орны өмнө 2600 онд Юкутан хавьд суурьсан бүтэн 2000 гаруй жилийн дараа буюу нийтийн доотлолын өмнө 250 онд алдар цуугаад оршсон хүчрэгж эхэлсэн бөгөөд Майячууд одоогийн Мексик, Гватемала, Гондурас, Эл Сальвадор, Умад билет зүүчдийн өвөг дээдсэжээ. Майячуудын өвөг дээдс 20,000 гаруй жилийн тэртээ Берингийн олоогоор Америк твд хөл тавьсан бөгөөд тэд бол нүүдэлчин анчт байлаа. Архен буюу манай эртний 5000 оноос манай эртний 1500 онуудын хооронд Юкутан хавцаас өрссөн тогтож байсан хүчрэг Майя улсын үндсэн суурийг тавьсан. 10 дугаар зууны үеэс эхлэн тэдний соёл иргэншил уналтад орж эхэлсэн бөгөөд энэ газруудад галдуулын дэлбэлтэй шилтгаалan ерөнхий цөөрлийг бол авчирсан хэмээн магадaltaй байдаг. Энэ олон тооны мэслэлийн төвүүд хаягдаж эхэлсэн бөгөөд Төв Мексик орчмын овг аймагуудын товтлогонд жижиг сүрэнгүүд эвдрэн зүгдэж халуун орны ойд эзлэгдсэн. Майягийн хамгийн сүүлийн төв нь 17 дугаар зууны үед Испаничуудад эзлэгдэн мөксөн байдаг. Гэхдээ Майячууд удам мөксөө болон 2 сая гаруй хүн өнөөдөр Юкутан хойг дээр амьдарч байдаг. Тухайн үед Майячуудын төвхийг ерөнхий үндсэн 4 хэсэгт хувадаг. Манай эртний өмнө 300-аас 900 онуудын хооронд сонгодог эрен буюу алт үе. Манай эртний өмнө 900-аас 1500 сонгодог эртний дараах үе буюу цэцэглэлт ба сүрэл үе. Манай эртний 1500 оноод бол Колумбын эрен үе буюу эзлэн дэрэмгэллийгээд бослохын үе байсан бөгөөд одоо орчин үеийн Майя гэсэн 4 үндсэн ангилалд хувааж үздэг. Майячуудын соёл гэх юм бол
Тэдний барилга архитектурын уран ухаан гайхамшигтай байсан бөгөөд огт өөр төвд амьдрах авч Египтчүүдээс Грек, Ромчуудаас дутхгүй хосгүй гайхалтай уран барилгууд пирамидыг металл ашиглахгүйгээр барьж үлдээсэн байдаг. Барьсан ч барилгаа гайхалтай чимэглэн эвдлэлийг ерөнхий хээ дүрсийг сийлдэг байсан. Тэдний засал чимэглэлийн уран ухааны өндөр байсныг илтгэдэг байна. Мөн тэд бичиг үсэг одоо орон астрономийн ухаанд гаргуу зурулсан бөгөөд календар буюу хуанлыг ашигладаг. Мөн халуун бүсийн ойг цэвэрлэн том тарэлэнгийн талбайг бий болгож талбайн дотоогоор услах байгууламж барьсан гайхалтай байж. Маячуудын хэл нь кечче буюу какч гэл кекчи буюу маам гэсэн хэлнүүдэд хуваагдахад одоогоор 300 мянган гаруй хүн эдгээр хэлээр ярьдаг. Эдгээр нь хүний 2-2-оос 3 цэвэр маячууд байсан бөгөөд одоогийн зарим газрын индианчуудад испани хэлээр ярилцдаг бөгөөд харин эдгээр үндсэн хэлнээс салбарлан гарсан 21 хэл бий болж тогтсон байгаа 6 сая хүн ярилцгааж. Шивээс хийснээр тэд бурхан тэнгэртэйгээ холбоо тогтож тэдгээр онцгой нэгэн хүч чадлыг авах болно гэж итгэдэг. 1519 онд Ернан Кортес тэргүүтээ испанчууд тэдний сүрдмээр хөшөө баримлуудаас илүүтэйгээр тэдний элдвийн хээ дүрс болон арьс биеийг харан цучирдсан гэдэг. Учир нь тэд урд өмнө хизээс шивээсний тухай сонсч түүнийг харж байгааг бөгөөд маячуудаар шивээс хийлгсэн цорын гац испани хүн Гонзало Гуэреро хэмээх түүхэн тэмдэглэсэн байдаг. Маячуудын хувьд бурхантай хүмүүсээр тахил өргөн хэвийн үзэгдлээсэн. Хоёр дахь амьдрал байдаг гэдэгт итгэдэг маячууд бурханы үгдээс баярлуулан мөн ургац их хурааж амьдралын ивэхийг мөргөж хүнээр тахил өргөдөг байсан. Дун хөдөлгөөн төрөгчгийрээр сүн дуган барилга байгууламж томорж улам их ажлын хүч хэрэгцээ шаардлагын зэрэглэхээр тэнд дайн дэлтгэж бэлтгэх болж давхар хүн амын тоо багаснаар нэг ёсондоо мөхөл рүүгээ төгсөөж 905 онд хүртэл маячуудын үлдэгдэл дундаж Америкийн бүсэд оршин тогтсон байдаг. Маячуудын хот гэвэл эртний маячуудын түүхэнд хамгийн том хотоор Эл Мередор тодорсон бөгөөд манай эртний өмнө 150-аас 80 мянган оршин суугчтай байгуулагдсан бөгөөд харамсалтай нь манай эртний 150 оноос үеэс орхигдож эхэлсэн байна. Үүний дараа хамгийн том хотоор Цахилгаан тэнгэр буюу удирдагчийн Тикал хот сонсогдсон бөгөөд 450 онд оны хавцаа 100 мянган хүн амьдарч эхэлсэн. Ер нь ихэнх маячууд хотууд маш үзэсгэлэнтэй байсан бөгөөд өнөөгийн фэнкшүүтэй адил маячууд бас зүгээр хаа хамаагүй байсансаа барьцдаггүй байсан бололтой. Нарийн судалт нар сарны мандалд өмнө зүгийн бодолцож шинэ байгууламж сүм хийд барьж шашин болоод сүмүүд пирамид 2000 гаруй жилийн тэртээ эртний Египтийг санагдуулсан байдаг. Маячууд хортын тоолны системийг ашиглаж байсан бөгөөд мөн тэгийг тоог тэмдэглэж байсан. Тоонууд хөвчлэн цэг болон зураасыг бүтэх хагаад доороос дээш бичигдсэн. Маячуудын худалдаас 8 ахтай какаоны үр ашиглан тоо боддог бол байсан. Хөдөө аж ахуй ерөнхий гол салбар нь байсан бөгөөд тэд халуун бүсийн ойг өвчийг тайран цэвэрлэж оронд нь томоос том тарэлэнгийн талбайнуудыг байгуулан байгаагаа доогор нь хоорондоо холбогдсон сувгийн бүхэл бүтэн услах байгууламжийг байсан. Манай эртний өмнө 2500 оноос эхлэн тэд наран цэцгүүр арвай буудаа хөвөн зэргийг тарьж эхэлсэн байдаг. Өөрийн гэсэн нарийн арчилгаа шаарддаг халуун жинжүү хулуу мөн төрөл бүрийн шүшнүүдийг тариалдаг байсанаас үзвэл тэд үнэхэрийн гаргууд тариалж байсан. Мөн мая тариаланчид гадил какао зэрэг жимс зүгийн балыг хураан боловсруулдаг байсан. Тэд бүхнээсээ тансаг ундаануудыг гарган авч эдгээр согтруулах үйлчлэл тун өндөр байсан тул эзэн хаан хориг тавьсан байдаг. Мөн какаоныг шоколад гаргаж авч байсан бөгөөд мөн агнуур хийдэг байсан. Тэд мах идэхэн цөөн байсан. Нийгмийн хөтгөл маячууд дунд нийгмийн давхраажилт бол нэлээдгүй бол байсан ч гар орчууд тарилчид барилгачид улс төрийн зүтгэлүүд тэрэгэн зэрэг эзэлдэг байсан. Хувцлалтын өвдөд их хвшлэн доогуур арьс даавуугаар хийсэн хувц өмсдөг байсан ба заримдаа өнгийн будгаар будаж хээгээр чимсэн цамц өмсдөг байсан. Эмэгтэйчүүдийн үед бүс бүхий цамц өмсдөг байсан ч ир эмгэлтгүй цөм адилгүй гутал өмсдөг байсан. Гэрлэлтийн өвдөд заавал харээд өдөртөөс зөвшөөрөл авч байсан бөгөөд ерөнхий орчин үеийн хурим шиг номлогчийн өмнө зөксөөд тангараг өргөдөг байсан. Харин ижил үднэстийг маш ихээр хатуур гэсэн байдаг. Цэрэг армийн хувьд үнэхээр төгс
Тэд төрөл бүрийн илчээд номсмаар зэвсэглэн ерөнхий бөмбөр нүдг шүглдэг зэрэг нуус төхөөнүүдийг бие биедээ өгдөг. Мөн олзлон авсан зэргүүдсээ тургуулын суман хүртэл бүрдүүлсэн байдаг. Маяочдын нийгэм хотод амьдрах баячууд санварт удирдагчид албан газрын ажилтнууд болон тэднэрийн зарц болон хөдөө тусгандах хот руу шашны баяр ёслолын үеэр арилжаа удалтааны үеэр халтхан орж ирдэг байсан жирийн иргэд тариачтаас бүрддэг байсан. Баячууд нь цагаан толгой 800 хэрэглээ бүсгээс бүрдэх. Тэд дээд математикийг ихээхэн сонирхдог болсон. Үүний зэрэгцээ антикийн грек шиг маячууд хотууд ч бас бие даасан том хот улсууд байсан бөгөөд байсгээд л үүсэх хотуудын үйл явц модал цаа хвшлэн ол зомог болон олзны хүмүүсээс болж байсан сонирхолтой. Манай эртний 230 онд Илапанко галтуул дэлбэрч өмнөд Мексикийн нутагт үндсэн дарагдах мөчөөс маячуудын сонгодог үеэс өмнө иргэн шил мөксөн гэж үлддэг. Бүх хүмүүс хотоор орхиж явсан зэрэгцээ маячуудын ерөнхий нийгмийн төгсгөл байсан. За энэ нотагийн слоган дэлж байна. За дараагийн дугаар дараагийн слоган тагч үзлээ. Түлхтэй. За тэгээд subscribe лайк дараарай. This is the future. Evolution. This is the future.